Хоёр дахь онцлог нь гэх юм бол graphic design байгаа. За бид нар Nano Banana-гийн Pro хувилбарыг ашиглаад бид нэр хүснээрээ лого, постэр бол хийж болдог болсон. Тэгээд өмнөх одоо энгийн хувилбар нь яадаг байсан бэ гэх юм бол бид нар чинь монгол хэл дээр постэр гаргахад маш хэцүү байсан. Яг юу нь хэцүү байдаг байсан бэ гэх юм бол одоо бид нар ингээд энчээ постэр оруулъя гэж бодъё. Бид нар мэдээж англи хэл дээр хийхгүй монгол хэл дээр хийн штэ. Тэгэхээр одоо энэ чинь монголчууд гэдэг үгийг оруулж өглөө гэж бодоход зарим үсгнүүдийг нь ямар ч алдаа мадаггүй зөв гаргаж өгдөг хэрнээ зарим үсгнүүд нь жоохон алдаатай байдаг тийм. Тэгэхээр бид нар энэ үед яадаг байсан бэ гэх юм бол тухайн үгээ бүр арилгаж агаад бид нар өөрсдөө дахиж текстээ оруулж өгдөг байсан болвол Nano Banana Pro гэдэг хувилбар дээр бид нар ерөөсөө тийг шаардлагагүй болсон. Тэгэхээр бид нар юу хийх юм бэ гэх юм бол бид нар ерөөсөө prompt оруулна, зураг оруулна. Тэгээд бид нар ямар ч үг үсгийн одоо алдаагүй болвол постэр гаргуулж аавна. Яг нь энэ одоо монголчуудын талаараа сайн дата цугларсан юм шиг үлээ. Бас өмнө нь үндэсний бичгээр зураг гаргуулъя гингүүд юм нэг хятад хаант гаргаж өгдөг байсан шүү дээ тий. Одоо яаж байгаа гэх юм бол зүгээр prompt өгөхдөө одоо Монгол гэр дотор сууж байгаа хүн гарангуудлаа ардталт нь одоо үндэсний бичгээр одоо бичиг бичүүлэхэд ямар ч алдаа маадаггүй бол гаргаж өгч илээ. Тэгэд өмнө нь болохоор prompt өгөнгүүт заавал нэг гачин хужаа ханц шиг юм гаргаж өгдөг байсан. Тэгэд энэчнээс болвол тэгээд монголчуудын талаар дата сайн цугларж байгаа бол харж болно. За тэгэхээр бид нар яг иймэрхүү постэр хийлэг гэд бид нар юу хийх ёстой юм бэ гэх юм бол та нар эхлээд одоо ямар постэр хийлгэмээр байгаа тухайн зураг оруулж өгнө. Тэгээд яг энэ prompt бичдэг хэсэг дээр болохоор та нар яг ямар төрлийн постэр хийлгэмээр байгаа та нар тухайн цанаагаа бол бичээд өгчин. Тэгээд гаргаж ирсэн одоо та нар prompt-ийг нь бол copy paste хийгээд авна. За тэгээд үүнийхээ дараа бол та нар тэр copy хийсэн prompt аваад нөгөө зураг ингэж оруулж өгөөд одоо зураг generate хийх дээр нь дарахад яг ийм бол постэр бол гаргаж авах боломжтой болж байна. Хамгийн гол нь энийг чинь ингээд өөртөө гар аргаар хий гэх юм бол одоо юу гэж бичих тухайн үг үсгийн фонт нь хэрэг хаана нь яаж бичих гэх мэтчлэн маш олон детальны жоохон мэдрэмж хаардсан ажлууд байдаг учраас бид нэр хэдэн цаг эсвэл хэдэн өдөр зарцуулах ажил. Гэхдээ бид нар Nano Banana Pro хувилбар буюу энэ AI-ыг ашиглах юм бол зүгээр нэг энэ MacBook дээрээ сууж агаад нэг санаагаа хэлээл гаргаж өгсөн prompt-ийг бид нэр copy paste хийгээл оруулчихад